Сайн байцгаана уу? Эхийн тухай дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 6 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор. Тэгээд си сефт, до мажор, ре мажор, ля минор. Тэгээд соль мажор. За эхлээд хэдүүлээ таталтаар тоглож үзье. Ашиглах таталт маань P I M I A M I. За утасны дугаараар нь хэлвэл тухайн аккордоос хамаарат бааз утас буюу 6 5 4-ийн аль нэгийг татна гэсэн үгтэй. За ми минор дээр жишээлбэл 6 дугаар утсыг татна. Тэгээд 3 дугаар утас, 2 дугаар утас, буцаагаад 3 дугаар утас, 1 дугаар утас, тэгээд 2 дугаар утас, 3 дугаар утас. Тоонд үзүүлвэл 1 E 2 E 3 E 4 E 1 E 2 E 3 E 4 E. За энэ таталтыг ашиглах нь байна. За энэ дууны хувьд тэгш бас хэмжээтэй. Жишээлбэл эхний мөрийг харцгаая. Ми минор дээр таталтаа бүтэн хийн. За тэгэнгүүтээ си сефт дээр таталтаа бүтэн хийхгүйгээр 1 G 2 E гэдгээ хийчин буцаад ми минороо бариад таталтаа бүтээн. Тэгэхээр юм болох нь шүү дээ. За одоо хоёр дахь мөрийг харцгаая. Дахиад ми минороор үргэлжилж байна. Таталтаа бүтэн хийхгүй бас 1 G 2 E гэдгээ хийгээд до мажороо бариад таталтаа бүтэн хийнэ. За тэгснээр ре мажор дээр бас 1 G 2 E гэдгийг хийнгүүтээ ми минор дээр бүтээн. За гурав дахь мөрөнд нь бас яг адилхан ми минор дээр тал хийн 1 G 2 E до мажор бариад бүтэн 1 G 2 E 3 E 4 E. Тэгээ буцаага ми минор бариад дахиад тал хийн 1 G 2 E. Тэгмээ ля минороо барьчаад бүтэн 1 G 2 E 3 E 4 E. За тэгэнгүүтээ дөрөв дэх мөр рүү орцгоё. Дахиад ля минороор үргэлжилж байна. 1 G 2 E тал хийн. Тэгээ соль мажороо бариад бүтэн хийн. Тэгээ си сефт дээр тал хий. 1 G 2 E тэнгуутаа ми минор дээр бүтэн. За жишээ алгад 1 дугаар байдгаа дуулаад үзье. Өнгөө авлаа. Алхан дээрээ бөмбөрүүлсэн. Элийн харам дүүрсэн. Ацэборалаа ичигээ. Ачигээ харууланда. Миний ээж настай хөө. Хайртай чтэй өгөх юмасаа. За одоо хэдүүлээ цохилт үзье. Доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 G 2 E 3 E 4 E 1 G 2 E 3 4 E 1 G 2 E 3 E 4 E. За ийм цохилт байна. За таталтайгаа яг мөн адил хэмжээгээр явна. Тэгтээ таталт дээр бол 1 G 2 E гэдгээ таллаж хийжсэн болвол цохилт дээрээ болохоор 3 E 4 E гэдэг хэсгийг нь тастаж яваад тэр хэсгээ хийгээ явчихна гэсэн үг. За жишээлбэл эхний мөрөнд ми минор дээр бүтэн те. Гिचээд си сефт дээрээ цохилтынхаа 3 E 4 E гэдгийг нь тасалж хийгээд буцаагаад ми минор. Тэгээд дараагийн мөр ми минор таслаа.
За ингээ явчихна гэсэн үг. За хэдүүлээ жишээ болгоод дахиад нэг ба тэгдүүлээд үзье. Үсний толгой царайтай уалаалахын шинжүүдээ өөрөө чимэдээ лэвидуулахё ичигээс хасны шинжүүдээ миний ээжнастэй хөө хайртай ээжтэй очромасаа. За ийм болох нь байна. Тэгээд ер нь бол өөрсдийнхөө мэддэг ямар ч цохилтыг дууныхаа хэмжээ хэмнэлд тааруулаад ашиглаад тоглож болно. Жохон эвгүй нөгөө дуулахад хэмжээ нь эвгүй болоод эхэлчих юм бол зүгээр сайхан доошоо цохилтоо тэр хэсэгт хийгээд оруулаад зарим үед нь чимээгүйсэн ч болно шүү дээ, тий. Ингээд тааруулаад дуулах нэ. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл ах юм бол сэтгэл хэсэг бичээд үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа. Баяртай.